За тэгэхээр өнөөдөр бид нэр одоо механикуудаас одоо мэдлэг ур чадварын тест шалгалтуудыг одоо авах гээд бэлэн болсон байна. Тэгээд одоогийн миний бодлоор бол одоо манай механикууд бүгдээрээ л одоо яг мэргэжлийн одоо онлайн мэдлэгийг эзэмшсэн мэргэжлийн сургуулийн төгссөн ийм залуучууд байгаа учраас одоо давуу тал нь гэх юм бол одоо яг онлайн практикаа хослуулад одоо онлайн мэдлэгээ практик дээр баттгах байдлаар одоо явж байгаа учраас хацсангуу бас онлайн мэдлэгээ баттгаад хацсангуу одоо энэ бидний авах гэж байгаа энэ мэдлэг ур чадварын шалгалтанд бол хацсангуу сайн одоо дөм үзүүлэх байхаа гэж одоо бодож харж байна. За тэгээд одоогийн байдлаар шалгалтанд орох 6 хүн байгаа. За энэ 6 хүн маань ерөөхдөө бэлдсэн шалгалтанд маань амжилтаасаа оролцох гэж бодож байна. Нөхөж үчих асуулт нь 5 оноо. За тэгээд ингээд материалын тараана. Нэг хүндрэлтэй хүн байгаагүй. Зөв баг зэрэг нэг эргэлзүүлсэн асуултууд бол байсан. Тэгээд тэрнээс ч бол эхний тестийн шалгалтад юу гайгүй. Шалгалт гэвэл ерөөдөө гайгүй мэдээ юмнууд авчирсан. За нэг хүндрэлтэй юм бол гайгүй байгаагүй. За механикууд маань онлынхаа шалгалтыг тестээр өгөөд дуслаа. За өнөөдрийн онлайн шалгалтын тестний шалгалтын хариу гаргууд ерөөхдөө бүгд болж ихтгэн бас сайн дажгүй гоё бүгсэн байна. За тэднэр дундаас ерөөхдөө манай механик Баянбаатар маш сайн бүгсэн. За бичиж хариулах юм дээр бол бас нэлээд сайн бүгсэн. Дэлгэрэнгүй гоё бичсэн байлаа, сайхан бичсэн байлаа. За бусад механикууд маань ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас гайгүй сайхан бичсэн байлээ. Энэ дээр төвшин шүүр олон тэгдэх энэ түрүү яаж хаасан. Хөндлөн дотор солих билет суулсан. За хөндлөн дотор ерөнхийдөө бол гайгүй. Жоохон сандарлаас болол нэгэд наад цаана юмнуудыг харуулаад их ярьсан шиг байлаа. Хэрэглэх багц хэрэгсэлт нь 24 мм-ийн дэлгүүр 19 мм-ийн дэлгүүр хороод даахад хамгаалтан дээр нь ажлын гэлээ. Сэлбэг хэрэгсэлт дээр нь хөндлөн дотор. За ажлын дараалал нь болохоор за бат машиныг дэш нь өргөөд 24-ийн болоо чангалаад дараа нь 19-ийн болоо чангалаа. Татварыг нөгөө хэмжээтэй татварыг гэдэг чинь болтоо тохируулахтаа тэр яагаад тохируулахтаа тэр юм сандралт байсан. Захирал юу цад захирал юм асуухаар юм гэдэг жоохон сандралт байсан. Сандралтай байсан. Хүний бүрийн хамгаалах хэрэгсэл. За нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бол хэмжээний бэлээ, нүдний шил, амунд даун цагаан бэлээ бас байна. А дөрөвдүгürt нь бол сэлбэг барамт байна. За сэлбэг барамтрын хувьд бол тухайд машиныг солигдож байгаа шинэ дүүсний шүүр. Тэгээд зөвлөгч бодис нэг ширхэг навч. Мөн чангалж байгаа хэвчээ зогсож байгаа хэвчээ хэлтэх хэрэг эцэгтэй зэрэг айлгуулна. Буцаад дүүсний шүүрээ суулгаад салхиг чирэг хүчээс олж багцрыг тавуулж чигээд 5 мм-ийн болтоо боож бонгоо шиг. хэрэглэгдэх багаж хэрэгслийн нэрс нь болохоор аргын тусгай дахирш 12 мм-ийн дорцоо. Тэгээд тус шалтгаан багажтай багт. За тэгээд нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ажлын бэлэг тухайн цэцүүрт орох сэлбэг хэрэгсэл нь 3 литр тус. 10 м болтны толгойч юм яхаар ямар тохиолдолд олддог вэ? Дутуус тохиолдолд. Фоног мөхөнд дутуус уусна. Яг дарааллын дагуу тоормсны дээд төв аппаратнаас хамгийн хол байршилтаагаас нөгөө ойртуулж авна гэсэн. Жишээ нь одоо тоормсны төв аппарат жолооч машины 100 хүртэл байна гэж үзвэл хамгийн их хэлж машины баруун хэдлийн тоормсны аппаратнаас яваад тэгээд зүүн талтэйгээ баруун урд тэгээд хамгийн сүүлд 100 хүртлээс нь логийн болтыг суллаад за мөн 19-ийн болтыг сулж тайлж авна. Онцлогоос хамаараад 17 19 бол өөр байгаа. За тоормсны аппаратыг юу яагаад солиод? Тоормсны аппарат за гацсан зурс үед эсвэл нөгөө юу сайлник пошингийн сайлник байгаа шүү дээ. Тэр эдгээр цоорж илэгдсэн ажиллагаа хэвийн ажиллагаа алдагдсан юм байна. Яг хөө мэдгүй юм гэж бол ер нь бол байгаагүй. Яг хөө нөгөө юу шалгалт авч байгаа одоо захирал инженер хоёрын удаас хараад суух ер нь бол сандрал их байсан. Тэгээ зарим мэдсэн юм мартаад ярих ч юм уу те. Ажлын процессын дарааллын алдаа баг зэрэг гаргасан гэж магадгүй. Тэгэхээр инженер тэр богж байгаа сөөчин дэлгэсэн сууж гацаад байна гэсэн үг. Тий. Шажигдаг болон дондчны 12-оор тайлж авнаа.
хасах электрикээр сигнал хоёр төгжин болцоо сигнал аваад 19-ийн тогтцоогоор импактаар 19-ийн өрүүлгийнхэн болтыг дуудаж авч өрүүлээ салгаад за тэгээ нэмэх электрикээр болохоор 3 ширхэг нэмэх толгойд өгсөн холдоо тайлж аваад өрүүлгийнхэн хойдлын гэрийг сууж аваад Задлчаад буцаагаад усрахтаа бас юун дээр анхаардаг. Чинээр сайд юм уу нэг бол хуушныг чи задлаад усрах тохиолдол центрийн дутаж тавтаа центрийг байхгүй метрог авчихсан шүү дээ. Тэрийг нас анхаарсан. Өрөөлөө энэ дээр өмнө боломжтой байна. За өнөөдөр бид нэр одоо механикуудаас авах шалгалтаа 2 дугаар шатны шалгалтаа аваад өнөөдөр шалгалт маань дуусна гаргаж байна. За технологийн гардны шалгалтын явцад манай Пүрүд орж за ган тулгуур хоёр бол бас сайн боломжийн зарцуулах хугацаа энэ бол бас мэдчихсэн. За хин Баянбаатар оргил бол Балжин нэм төшөө ирээднэр бол бас ер нь бол боломжийн сайн ярьсан. За механик бол ер нь мэдлэг ур чадварын шалгалтанд бол нэлээд бас боломжийн одоо үзүүлэлтүүдийг үзүүлж байна гэж ойлгож байна. За гол нь бол бас нөгөө шалгалтын дээр бие барих, сандрах энэ асуудлаас болж бас мэддэг чаддаг зүйл бас өрөө үзүүлж чадахгүй байгаа юм зүйлүүд харагдаж байна. Тэгэхээр энийг дараагийн одоо дараагийн шатны энэ шалгалт бас анхаармаар юм харагдаж байна. Одоо машин дээр зөвхөн л нэг асуудал үүсгэсэн байна. Тэрийг ерөөхдөө 10 минут хугацаанд олж авч байна. За тэгээд бас машин авсан дараа Юуны тэрг бол хийхгүй шүү дээ. Чи ихлээр машиндаа суугаад асаагаад үз. Асаж гин үү? Асахгүй бол одоо юу юм чи. Тэгээд хөөд машинаа дүнсэн асахгүй асаа шүү дээ. Ажиллахгүйгаа юм л ажилладаг болсон. За. Дараагийнх нь болохоор хөдөлгүүрийн битүүн шалгах ажлыг хийн. 5 минутын хугацаанд хийн экс 5 оноо авна. За дараагийнх нь форсункны ажиллагааг одоо цилиндрээр нэг цилиндрээр нь хаагаад ажиллаж гин үгүй юу гэдгийг одоо компьютероор суугаар ажиллуулж шалгах. За тэгээд дараагад нь болохоор дөрөвх нь болохоор ингээ асуулт асууж билээ. Тэр асуултанд хариулна гэсэн. За би механикуудын ур чадварт бол итгэж байна, найдаж байна. За эхлэх. Эхлээд бол сандарч ирсэн яг машин ороод юуг нь салгацсан нөгөө зохиомл алдаа болохоор ороод машинаа дарж үзэл асаах гэсэн чи асахгүйсэн. Тэрэн дээр жоохон гайхаалт. Замцсан асахгүй тий. Тэгээд үзэх ёстой юмудаа хөөж үзэл тэгэл ямарчсан олсон. Дараах нь юу вэ? Хөдөлгүүрийн битүүн шалгах. За энэ цилиндрийн хөдөлгүүрийн багтаамж нь 10 таа гэсэн 10. Машин цугтаа малгайгаа авч явах хэрэгтэй юм байна тий. Компьютер онцлогооны шалгалтын дээр яг нэг доор байгаа нөхцөлд юу компьютер онцлогоо хэрэглэсэн юу ахлахууд тэгээд нэг хэдэн үндсэн механикууд компьютер онцлогоо хийдэг болохоор тэрэн дээр жоохон мэдхгүй байлаа. Тэг. Өөр бусдаар гай. Тэгээ саяны шалгалтнаас хамгийн гоё мөч за тэр оншин нь олдохгүйсэн машиныг асаахад л хамгийн баяртай байсан да. За эхлээд оншоо кондишн ажиллахгүй байгаа. AC нөгөө кондишн тайнгууд хянах дээр AC асаад байдаг шүү. Машин асааж байгаа жанр оншоо. AC-ийг анивчээд ирсэн 101 AC анивчээд ингээд орж ирээд байдаг шүү. Тэрийг оншоо. Оншоо. Гор дээр нь инженерийн ухааныг л олох гэж бас нэлээд боллоо. За одоо ингээд пар ажиллаад ирсэн бүгд энэ AC ингээд анивчиж байгаа. Энийг одоо анивчдаг болно гэсэн. За болцоо. За тэрэн дээр болохоор кондишны эрлийн солио тавьсан байсан. За тэрийн ерөнхийдөө нэлээд авах жагаад хэрнэ болоод цагаас өмнө ерөнхийдөө хийсэн. Хамгийн зөв ерөнхийдөө компьютер дээр ажиллах. Форсунк хааж нэг хийсэн. Өөрөн дээр жаахан хуцаа. Тэн дээр нэлээд удаж сандарч. Нэлээд л асуудалтай байсан. Компьютерээр ажил сарж байгаа болохоор тэн дээр жаахан асуудалтай. Бүрд орж яваад зохиомлоор үүсгэсэн онш болох ажил дээр богино хугацаанд маш хурдан оншийг олсон, зөв тодорхойлсон гэсэн. За хоёр дахь ажил болох цилиндрийн даралт шалгах, битүүн шалгах ажил дээр бас мөн сайн ажилласан. За шалгалтын комиссийн зүгээс асуусан асуултанд
маш сайн хариулсан. За 3 дахь ажил болох компьютер ажиллагаагаар бос мөнгөний ажиллагаа шалгах ажил дээр бас байсан. Бас л ер нь биш баяртай адилхан цагтаагаа уралдаал ажиллаа хийж дуусгасан. Компьютерчийн хувьд 3 дахь өдрийн шалгалтын дээр маш сайн өндөр оноо авч чадсан. Мундаг байсан. За онлайн мэдлэгээ баттгаад механик одоо практик мэдлэгтэй ингэж хослуулж байгаа. Энэ дээр бол бас нэлээд одоо авууштай зүйлүүд бас харагдаж байна. Тэгэхээр онлайн мэдлэгээ баттгаад практик дээр одоо бүр илүү сайн ойлгож авсан гэх юм байдлаар бол бас механикууд талхууд юм бол механикуудын маань мэдлэг ур чадвар бол хацсангуй бас дээшилж байгаа юм байна гэж харж байна. За тэгээ бид одоо эх 26 онд бас ажлынхаа төлөвлөгөөнд оруулаад явж байгаа. Одоо дараагийн шалгалт авах болон мэргэжлийн ур чадварыг батлах гэм нотлох. Дараагийн хувьд 27% механикуудаас он гаргаад бас ур чадварын тэмцээн зохион байгуулах гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр одоо дараагийн механикууд маань бас дор дороо бас бэлдээд судлаад байж байгаараа. Бүгд амжилт хүсье. За мөн одоо туслах механикууд маань байна бас тий. Туслах механикууд маань бас өөрсдөө сайн хөгжүүлээд бас сайн бэлдэж байгаараа. Эх ондоо бас дэше 23 руу ахих иймэрхүү шалгалтуудыг бас авнаа. Бүгдэнд нь амжилт хүсье да. За бид нар одоо удирдлагын багийн зүгээс одоо ерөнхий инженер нямд орж за ерөнхий менежер ганц засрал миний бие ингээд бид хэд одоо шалгалтын комисс болоод одоо механикуудаас шалгалтаа аваад өнөөдөр дууслаа. За механикууд маань одоо шалгалтандаа бол бас тодорхой хэмжээнд бас сайн бэлдсэн байна. За гол нь одоо бас сандарч одоо бие барих байдалд нэлээд ажилладлаа. Тэгэхээр энэ бол бас нэг өөрийнхөө бэлдсэн мэдж байгаа мэдлэг чадвараа бас гаргаж чадахгүй байх тал ийм бас асуулт талтай. Тэгэхээр дараагийн шалгалтын дээр бол одоо механикууд маань тэр сандрах бие барих асуудлыг бол бас бодож бас бие бэлдэж ормоор юм шиг санагдлаа зүгээр. Мэдлэг ур чадварын тухайд бол хацсангуй бас сайн байлаа. Ялангуяа одоо онлайн мэдлэгийг одоо асуулт хариулт байдлаар ярих энэ одоо шалгалтын дээр бол хацсангуй залуучууд маань бол нэлээд сайн дэлгэрэнгүй бол хариултуудыг сайн өгч байна. Яг практик одоо дадлагаар авч байгаа шалгалтын дээр бол нөгөө сандраад байгаа учраас бас зарим нэг юмудаа дутуу хийх хугацаа алдах. Тодорхой хугацаа зааж өгөөд энэ шалгалт авч байгаа учраас тухайн хугацаанд багтахгүй бас сандарснасаа болоод одоо бие барьснасаа болоод бас хугацаа алдаж энэ хугацаанд амжихгүй хийж амжааг бас энэ тохиолдол бас нэлээд харагдаж байна. Тэгэхээр дараагийн шалгалтууд дээр бас энэ асуудлуудыг бас бодож ойлгож бэлдэж армаар юм харагдаж байна.